Хэрэглэн сумын 15 дугаар цэцэрлэг нь улсын их хурлын гишүүн Номтой Баяр, аймгийн засаг дарга Батбамсүрэн даргын санаачилгаар Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 4-р огийн нутаг дэвсгэрт баригдсан. Тус цэцэрлэг нь 2017-оос 2018 оны хичээлийн жилд 5 бүлэгт 150 хүүхэд сурч хүмүүжиж байна. Цэцэрлэг нь мэрэгжлийн багшаар 100% хангагдсан. Хүүхдийн хөгжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлээ. Зорилттой жилийн хүрээнд эцэг эх хамт олонны оролцоотойгоор 5 бүлгийн сургалтын орчин бүрдүүлж, гадаах тоглоомын талбайд хамт олонны оролцоотойгоор чацарга нь 20 ширхэг, гацуурд 6 ширхэг, үргэлний мод 20 ширхэг, чимэглэлийн цэцгийг тарьж ургуулад байна. Энэ хичээлийн жилийн цэцэрлэг хөгжлийн орчин зорилттой жилийн хүрээнд манай хамт олон эцэг эхчүүдтэйгээ хамтран байгалийн булан ариун цэврийн өрөөг иж бүрэн тогтжууллаа. Хэрэглэн сумын засаг даргын захирамжийн дагуу хүүхдийн дулаан хувцаслалт, цаг баримтлах, махыг угааж хол хүнсэндээ хэрэглэх зэрэгт хяналт тавьж хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн сар бүрийн тайланд өдрөлгийг зохион байгуулж хүүхдийн сурч мэдсэн хөгжлийн акцийг тайлагнаж сургалтын хэрэглэх түүний үзэсгэлэн гаргаж хэвшээд байгаа юм. 10 дугаар сард зохион явуулсан алтан намар өдрөлгөөр хүүхдүүд сурсан дуу шүлгээ дуулж эцэг эхчүүддээ өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд дайлж урлагийн зааланд бүтээлийн үзэсгэлэн загвар үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Цэцэрлэгийнхээ нийт эцэг эхчүүддээ хүүхд бүрийг бага наснаас нь эрүүл, оюунлаг, бие бэлтрийн өв тэгш хөгжилтэй иргэн болж төлөвшүүлэх ураг кальцийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр буцалсан 100 г сүү уулгаж хэвшүүлэхийг эцэг эхчүүдтэй уриалж байна. За манай цэцэрлэг нь 2017 оны 2 сард цэцэрлэгийн шинэ барилгыг хүлээн авч үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Манай цэцэрлэгт бол 4-р багийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй, цэцэрлэгт явж үзээгүй 150 хүүхдийг авч сургасан. За цэцэрлэгийн маань онцлог гэвэл одоо Дорнод аймагта гэр хороол дундаа хамгийн анх баригдсан ийм цэцэрлэг байгаа. Цэцэрлэг маань байгуулагдсанаар тойргийнхаа хамран сургалтыг нэмэгдүүлсэн, ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангасан. За ийм онцлогтой цэцэрлэг байна. За цэцэрлэг нь одоо үйл ажиллагаа зохион байгуулалт удаагүй байгаа боловч за бид нар одоо 16-аас 17 оны за хүүхдийн хөгжил хүмүүжилт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлээ. Одоо засаг даргын зорилттой жилийн хүрээнд бол манай хамт олон бас нэлээдгүй ажлыг хийсэн. За энэ зорилттой жилийн хүрээнд одоо эцэг эхчүүд маань биднийг маш их дэмжиж, за бид нар шинээр орсон учраас дутагдaltaй зүйл маш их байсан. За энийг одоо хамгийн ихний арга хэмжээ бол бид эцэг эхчүүдтэй хамтраад зорилттой жилийнхаа хүрээнд одоо сургалтын орчнуудыг одоо хангасан байгаа. Мөн одоо хүүхдийн сурч өгч одоо тоглоомнуудыг бас эцэг эхчүүдийнхаа хүчээр авч чадсан. За 17-аас 18 оны хичээлийн жилд одоо аймгийн засаг даргын бас захирамжийн дагуу за цэцэрлэг хөгжлийн орчинд зорилт жилийн хүрээнд бас баггүй ажлуудыг хийгээд байна. За энд одоо юуг зохион тэмдэглэх вэ гэвэл за хамгийн нэгдүгээр бид нар одоо хүүхдийн ариун цэврийн өрөө буюу найлын өрөөг одоо иж бүрэн тогтчуулаад байна. Мөн одоо гадаах талбайхаа талбайд за хүүхдийн хөгжлийг дэмжсэн одоо биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг 2-оос 3-ыг одоо бас ингэж хамтарч хийгээд байна. За мөн одоо хүүхдийн урлаг уран сайхныг хөгжүүлэхэд ая таатай орчин бүрдүүлэх зорилгын хүрээнд урлагийнхаа заалыг бас эцэг эхчүүд хамт олонныхаа хүчээр бас тогтчуулж байна. За ер нь манай хамт олон бол хүүхдийг одоо сурч өгч ая таатай орчин нөхцлөөр хангах за ийм ажлын хүрээнд маш олон ажлуудыг санаачлаг гарган одоо зорилго сэтгэл нэгтэй ажиллаж байна. За үүний нэг илрэл юу байвал за бид нар одоо үйл ажиллагаа жил болоогүй хугацаанд одоо маш их олон амжилтуудыг гаргасан байгаа. За үүнээс одоо дурдж хэлэх юм бол за Монголын одоо татврын албанаас зохион явуулсан за Монгол уламжлалт тоглоом хийх улсын уралдаанд манай эцэг эхчүүд маань морин хуур Монгол татварын бүтээлээр улсад 2 дугаар байранд орсон байгаа. За 2 дахь нэг том амжилт гэвэл за аймгийн спорт биеийн тамир спорт хорооноос зохион байгуулсан марафон 2017 уралдаанд 5 дугаар сар зохиосон энэ уралдаанд за баг бүлгийн багш буюу орш маань 20-оос 30 хүртэлх наснд 3 дугаар байранд орсон. За сая 10 сар зохион байгуулсан марафон уралдаанд манай ажилчид одоо 20 хүн оролцсноос за 30-аас 40 наснд нь за хэн багш одоо дорж сүрэн эхний 10-т орсон, 40-оос 50 наснд нүүлжлэгч дашням эхний 10-т орсон. За 50-аас 60 наснд нь одоо
харуул хамгаалагч Цэдэв Даш маань ингээ бас эхний аргад орсон. За манай хамт олон тэгэхээр одоо алхаж гүйх биеийн тамир спортын ийм уралдаан тэмцээнд маш амжилт гаргадаг. Одоо эрүүл чирэг ийм хамт олон байна гэж бас үзэж болох нэ. Манай цэцэрлэг нь одоо ТV6 телевизтэй бас хамтарч ажиллагаадаа маш их баяртай байгаа. Ингээд ТV6 телевизээс одоо зохион байгуулж байгаа бяцхан хүчтэн одоо бүхий уралдаанд 5 настай хүүхдүүд манаас оролцож байгаа. Ингээд энэ хүү одоо бяцхан хүчтэн бүхий уралдаанд оролцож байгаа ахлах бэлтгэл ангийн хүүхдүүдээ одоо энэ уралдаанд амжилттай оролцоосаа гэж хүсэж байна. Мөн одоо эцэг эхчүүд хамт олондоо цаашдаа бид одоо цэцэрлэг хөгжлийн орчин зорилттой жилийн хүрээнд эцэг эхчүүд маань биднийг дэмжиж бид таны хүүхдийн төлөө одоо хамтарч одоо том зорилтын төлөө их ажлыг бүтээгээсэй гэж хүсэн ирэж байна.